За энэ бичлэгийг сүүлийн бүтэн жил гаруй тасралтгүй, зогсолтгүй, марталгүй Акимбо гэж бичсэн хүнд зориулж байна. Чи чадлаа баяр хүргэе, оролдлого сайт тойроод энэ зангаа бити мартаарай. Акимбогийн жинхэнэ нэр нь Максим Биратов. Тэрээр 2002 оны 11-р сарын 2-нд Оросын Сургут хотод мэндэлжээ. Тэрээр загалмаас эзэгдэр 5 орчим настайгаас эхлэн чөлөөт бүхийн дугууланд явж эхэлсэн байна. Чөлөөт бөхөр Максим 2 жил дараалан хичээлсэн. Үүний дараа тэрээр секц орхиж загалмаас эзэгээс зүхтааж имэдэрээ очсон байдаг. Максимыг өөрийг нь зодхоос айж зүхтаасан хэрэг. Ингээд тэрээр эмээгийн дээр том дэлгэцэн дээр жита Сан Андрес тоглоом нүдэж эхлэв. Хөдөлгөөн нь багасж тоглоомонд хит донцсны улмаас Максим бандгар болсон байна. Ингээд гэртээ ирэхэд түүний эцэг айл нэг спортыг сонго гэв. Тэгэхээр би Америк хөл бөмбөг үзэх дуртай байсан учраас тэр спортыг сонгох гэсэн боловч team спорт манад байгаагүй. Ингээд би бодож арм рестлинг манай хотод эцэг эх маань хайгаад болохгүй учраас би арм рестлинг гэж хэлсэн. Би гэртээ телевизэр үзээд л суундаа л гэж бодож байлаа. Ийм спорт манад байхгүй учраас намайг 50 орхиндоо л гэж байтал ээж маань 2 хоногийн дараа би дасгалжуулагч олжчихсан явъя гэсэн. Тэр үед би бантаад л явсан да. Ингээд би дасгалжуулагчтайгаа танилцлаа. Ээжийг маань явсны дараа бандгаар бөөрнхийн намайг хараад чамд 2 сонголт байна. Чи нэг бол бэлтгэл хийн, нэг бол бэлтгэл хийхгүй. Бэлтгэл хийхгүй бол чамайг хүчлэхгүй, эцэг хэд чинь чамайг бэлтгэл хийж байгаа гэж хэлнэ. Тэр үед нь би бэлтгэл хийнэ гэж хэлсэн. Гэхдээ дотроо яах гэж тэгж хэлвэл гэж утсан. Тийм ээ, Битаров тэр үед залхуу бас дээрээс нь залтай байж. Харин түүний багш нь хүүхэд хүсэхгүй бол хүчилдэггүй, жинхэнэ илүү дутуу зангүй орос мужик байж. Максим тэр зааланд 3 жил хичээлсэн байдаг. Заал гэснээс Гокужийн байгууллагын хамт олонны эрүүл мэндийг дэмжих багц зарлажээ. Энэхүү багц нь бүх салбарт хүчинтэй бөгөөд боломжтой саналын дэлгэрэнгүй мэдээллийг дараах утсаар лавлаж асуугаарай. 3 жил гар барилдаанаар хичээлсний дараа Максим анх удаа тэмцээнд оржээ. Тэр үед Максим 3 дугаар байр эзэлсэн байдаг. Түүний дотор нэг зүйл асчих шиг болж дасгалжуулагч нь түүнээс чи одоо юу хүсэж байна гэтэл тэрээр 1-р байрт ормоор байна гэж хариулжээ. Хамгийн гайхалтай нь түүний багш энгийн хүүхдүүдийг 2 сарын дараа тэмцээнд оруулдаг байсан бол Максимыг бүтэн 3 жил өнгөрсний дараа тэмцээнд оруулсан байна. Ингээд цаашаа Битаров дүүргийн аварга, хотын аварга, улсын аварга, Европын аврагад оролцсон. Тэрээр Оросын албаны улсын өсвөрийн аварга, Европын 3 дугаар байр, дэлхийд 3-т мөн дэлхийд аваргалж чадсан байдаг. Максимыг гадаа төрнийхтэр сонс эргэж байхад нэг банд ирээд TikTok гэдэг зүйл байгаа. Тэрэн дээр чиний бичлэгийг оруулъя. Үнэхээр хөгжилтэй байх болно гэхэд Максим зөвшөөрчээ. Энэ үеэс Максим овоо идэвхтэй TikTok хөтлөж эхлэв. Дагагчдын тоо 50000 хүртлээр өсөж удаанаар хөгжиж байлаа. Ийм удаан байсан болохоор залхаж хэсэгтээ TikTok-о аясан байна. Ингээд найзтайгаа нэг балаа бичлэг хий. Тэгээд TikTok-о бүр устгалаа гэж шийдсэн байдаг. Гэтэл тэрхүү бичлэг нь ороод 2 цагийн дараа олон сая үзэлтэнд хүрсэн байна. Түүний найз захиад өөр нэг бичлэг хийх үү гэтэл Максим үгүй саяны бичлэгээ ахаад оруулчихъя гэжээ. Ингээд нэг бичлэг орой удаа оруулан оруулах болгонд нь олон сая үзэлтэнд хүрч дагагчдын тоо огцом нэмэгдэж тэрээр TikToker болсон. Максимд энэ ян буюу 69 гэдэг тоо таалагддаг байсан. Гэтэл тим нэртэй дуучин байсан байж. Харин Максим Битаров гэдэг нэрээр TikTok-о нэрлэхийг хүсээгүй. Учир нь түүний эцэг эх нь мэдчихнэ гэж айсан байна. Яагаад гэхээр тэрээр TikTok-ыг нэг бол жоохон хүүхдүүд, нэг бол тэнгүү төтөлдөг гэж боддог байжээ. Дараа нь Дэниэл Рэдклиффийн Акимбогийн буу кино үзэж нэр нь таалагдсан. Түүний нэрний санаа нь гарбуутай гар барилдаанч Иньян 69 гэж тайлбарлаж болно. Ингээд бидний мэдэх Акимбо 69 гэдэг өвөрмөц дүр төрхтэй гар барилдаанч үүсжээ. Хожим эцэг нь Акимбог TikToker болсныг мэдсэн ч эргээр хүлээн авсан. Акимбо Смаевтай гар барилдаж дийлснийг та бүхэн Андрей Смаевын бичлэгнээс мэднэ. Энэ үед Акимбогоос Смаев хүчтэй байна уу гэтэл тэрээр үгүй хүчгүй байна гэж хариулсан. Энэ үгийг нь Смаев нэлээд хурц хүлээн авч сошиалоор балбалцаан эхэлсэн. Хүмүүс хоорондоо маш ихээр маргацгаасан. Юунд нь маргаад байдаг нь ойлгомжтой. Логикгүй болохоор тэр. Саяхан Монголд яг ижлэгэн агуулгатай маргаан болсон. Ямар гадны нөхцөлд хүн өөрийгөө оруулна, хүн өөрөө амьтан учраас тэндээ дасна. Тэгэхээр насаараа гар барилдаанаар хичээлсэн хүн маш том булчин маастай бодибилдерийг ялах нь ойлгомжтой.
Нэг нь гар барилдааны дасгал хийсэн, нөгөөх нь булчин мас хөгжүүлэх дасгал хийсэн. Дасгал хийгээд байвал дасна, бүр дасан зогцно. Зөвхөн хоёр толгоотоо хийгээд байвал хоёр толгоот дасаж хариу урвал үүсэж сайжирна. Бусад булчин нь хөгжихгүй. Диван дээр хөвтөд байвал дивааны орчин нөхцөл бий болж диван шиг бийтэй болно. Юу хөгжүүлмээр вэ? Тэрийгээ их юм бол тэр чинь л хөгжинэ. Үүнийг дасан зохицол гэдэг юм. Биологийн ойлголт, шинжлэх ухаан. Akimbo Smile мөнгөний төлөө ихээ худалдахад бэлэн гэдэг үгний хариуд хүндэт Smile мэн намайг муулж олно. Миний гэр бүлийг муулж болохгүй. Чи над дээр хүрээд би чамайг хүчгүй гэж хэлэхгүй. Бүр ямар ч хүчгүй гэдгийг нь батлаад үгүй. Akimbo Smile-ыг хүчгүй гэж хэлээд байгаа нь гар барилдаан дээр л хүчгүй гэж хэлснийг нь ойлгох хэрэгтэй. Мэдээж бодибилдинг, пауэрлифтингийн төрөл дээр Андрей Смile маш их хүчтэй нь ойлгомжтой бөгөөд тодорхой. Саяхан Akimbo Дэвид Самошотойгоор барилцсан. Дэвид Самошо бол жингийнхээ 3 удаагийн дэлхийн аварга. Энэ бол Akimboгийн хувьд маш чухал тулаануудын нэг. Хэрвээ тэр ялах юм бол тамирчин гэдэг утгаараа дэлхийд улам алдартай болно. Эхний 2 раундад Akimbo өчиггүй ялсан боловч дараа нь 3 дараалан ялагдсан байна. Дэвидийн хувьд шүүгчдийн мөрөө тэгшлэх, кистэ тэгшлэх гэдэг сануулгыг үл тоон булгаацсан бололтой. Булгаацах гэдэг асуудал ч гар барилдаан дээр их байдаг зүйл. Akimbo өндөр 180 см 80 кг жинтэй, бугуун тойрог 37 см, хоёр толгойд 42 см, хэвтэй шахалт 110 кг, хоёр толгойд 85 кг. Akimbo хоолны дэглэн барьдаггүй. Өглөө босоод хоол идэн, дараа нь бэлтгэлдээ явна. Оройн бэлтгэлийн дараа хоол идэн, шөндөө үлсүүл идэн, заримдаа идэхгүй. Хэрвээ жин асахыг хүсэж байвал шөндөө хоол идэхгүй. Ерөнхийдөө 2 хоолтон гэсэн үг. Тэрээр жимс ногоо маханд дуртай. Яг тамирчны карьерийн хувьд Akimbo болоогүй байгаа. Гэхдээ тэрээр өдгөө дөнгөж 23 настай. Иймээс дэлхийн шилдэг болох боломж байгаа гэсэн үг. Өөрийнх нь ярилцлагуудыг авч үзвэл цаашид тулаан хийн. Гэхдээ яг топ болно гэж ярихгүй байгааг нь харахад магадгүй тэрээр ирээдүйд блогерийн карьерийг илүүд үзэх байх. Akimbo буюу Максим Бедаров бол байглаасаа өгөгдсөн генетикгүй залуу. Тэрээр гар барилдааны спортод зориулагдсан төрмөл авиастан биш. Үүнийг нь дасгалжуулагч анхнаас нь мэдэж байсан бөгөөд Akimbo сайжиртал нь тэмцээнд оруулахгүй баг багт нь спортоос ялагдлагч ахин хичээлэх хүсэл сонирхлын дарахгүй тулд бүтэн 3 жил тэмцээнд оруулаагүй байна. Маш ухаалаг багш байгаа биз? Тийм ээ, Akimbo Денис шиг төрмөл авиастан биш. Гэхдээ хөдөлмөр бол хүч, хөдөлмөр бол гайхамшиг, хөдөлмөрөөр бүгдийг бий болгоно. Хөдөлмөр бол агуу, хөдөлмөр бол бүх зүйлийн үндэс суурь гэдгийг баталсан амьд жишээ Akimbo. 10,000 цаг хичээлбэл ямар ч юмыг хамгийн өндөр түвшинд сурч чаддаг болно гэдэг онолыг хэрэгжүүлэгч. Максимыг анх төрөхт нь их баригч эмч нар нүдийг бэртээсэн байна. Түүнийг томчуудын эмнэлэгт хүргэн мис засал хийж нүдийг аварсан. Гэтэл мис засал хийсэн эмч нь оёдлыг авахаа бас мартсан. Тэр томорч оёдол нь үлдсэн. Энэ түүнийг сохор болох аюултай байсан тул ахин хид хідэн нүдний аглаганд орсон. Akimbo ийм сонин нүдтэй байсан учраас хүүхдүүдийн эцэг их түүнтэй хүүхдэд тоглуулах дургүй байжээ. Тэрээр нэгэсэндээ нүднээсээ болоод ганцаардмал адлагдсан хүүхэд болж өссөн юм. Айдаа ийм балер эцэг эхчүүдийг яанда. Харааны бэрхшээл нь хүүхэд байхад нь олон спортыг орхиход хүргэсэн ч өөрийн спортоо олж чадсан хүү. Зузаан шилээр үед ингийнхэндээ гологдсон хүү. Спортод хориг тавигдсан ч өөрийн багшийг олж гар барилдааны спортыг орхидгүй. Энэ спортоор дэлхийд алдарсан залуу. TikTok гэдэг аппаар дамжуулж өөрийн үеийнхнийгээ байлдан дагуулж спортод сонирхол төрүүлсэн Akimbo. Хүүхэд залуучуудыг арх тамхинаас хол бай гэж уриалдаг Akimbo. Түүнд ирээдүй байна хэн болж ямар өргөлд хүрэхийг нь ажиглаж суй да. За энэ үрээд бичлэг өндөрлөлөө тань таалагдсан бол лайка дараарай. Бас Schoolboy-ыг оруул гэд бичиж нэмэргүй энэ бичлэг ядаж 5,000 лайк авбал оруулъя. Түр баяртай.